Би одоо гэрчхээс илүү хөргөчийн байр суурьнаас л оролцсон шүү дээ. Энэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулгаж явах үед энийг их хурлаар сойрхон батлуулахад 7 гишүүн татгалцсан бид. 76-аас бусдын дэвжсэн гэсэн үг шүү дээ. Одоо тэр 7-оос бий л үлдэж шүү дээ. Батэрдэн гишүүн боловчлон гишүүн маань бол одоо нэр дэвшээгүй, чадсангүй. Тэгээ яг сүйд орж ирсэн Ганбаатар гишүүн байж байна. Манай Ганбаатар гишүүн бас энэ дээр нэлээд тэжлэгэн байр суурь хийлдэг. Үнэхээр Монгол тохиролтой юм гэрээ болсон. Би яагаад тэгж хэлж байгааг бол би танаас зөв нэг хэн жишээ хэлье. Яг өнөөдрийн хэрэгтлийн хугацаанд 21 оны байдал шүү заяа. Ирэтийн хувьд 10.1 тэрбум долларын ашиг хүрсэн ба. Үүний тал нь зээлийн хүч 5.5 тэрбум зээлийн хүү. Тэгэхээр Монголын тал ямар ашиг хүрсэн бэ гэдэг асуудал тийм ээ. 1.3 тэрбум. Одоо 10 дахин байгаа ч. Тэр ийм хохиролтой төсөл болсон. Тэгэхдээ төсөл эхнээс ингэж үзэх юм бол энэ хөрөнгө оруулалт байсан уу гэдгээс ярих ёстой. Энэ зээл байсан. Зээл байсан бол бид нар зээл гаднаас аваад энээс хям түүтэй зээл аваад тэгээд хийчих боломжтой байсан шүү дээ. Бид нар 5.1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгээл одоо ингээл энийг хамтраад ашигланаа. Монголын ард түмэстэй үнэхээр одоо хахад цацнаа өдөр бүр сая доллар өгнө гэл ингээл усхруулж байгаа л хийцэн байхгүй. Өнөөдөр энэ компани гэтэл өдөрт 10 тэрбум төгрөгийн зээлийн хөө төлж шүү дээ бид. Ийм алдагдлыг хүлээж. Өөрөөр хэлбэл нөгөө хөрөнгө оруулалтын төсөл маань юу болсон? Зээл төлдөг компани болсон байхгүй тэр. Манай оюутлогоор. Гэхдээ харамсалтай нь ийм орд дэлхийд 2хан байдаг. Энэ орд Грасберг гээд Индонез нэг байна. 4000 м уулын өндөр. Алчсны орд байхгүй энэ чинь. Зөвхөн жишээ орд алчсны орд. Энд 1800 тонн алт байна. Би нөгөө биржид бүртгүүлснээр хэлж байгаа шүү. 40 сая тонн зис байна. Гэхдээ ингээд бодох юм бол 1800 тонн алт өнөөдөр нэг унц алт 4196 байна шүү дээ. 4196 доллар. Ингэх юм бол эн чинь 250 тэрбум зөвхөн алт нь 250 тэрбум доллар. Зөвхөн алт нь шүү. Цаана байгаа 40 сая тонн. Эн чинь өнөөдөр 11 тонн нь 11 мянган доллар хүрсэн байна. 400 сая шүү дээ. Тэг ингээд үзэх юм бол бид нар 400 тэрбум шүү дээ. Ингээд үзэх юм бол бид нар яасан бэ нэ? 690 тэрбум долларын орд байна. Яг өнөөдрийн одоо зах зээлийн ханшаар. Гэтэл бид нар 1.3 тэрбум доллар олсон биш. Энд чи одоо 13-4 оноос эхлээл 14 оноос эхлээл ажиллаад эхэлсэн шүү дээ. 10 жил болоход 1.3 тэрбум доллар олсон. Гэтэл тэд нар яасан? 21 оны байдлаар 10 гаруй тэрбум долларын ашиг олсон байна. За энэ бол үндэсний аудитын газрын гаргасан дүнг би хэлж байгаа шүү. Одоо би танад харуулъя. Энэ үндэсний аудитын газрын тайлан заяа. Үндэсний аудитын газрын тайланд ингэсэн байна. Turkish Healers буюу компани одоо Ирэтийнто оюутлогоо төслөөс олсон ашиг 21 оны байдлаар 10.1 тэрбум доллар. Гэтэл Монгол яасан бэ? 1.3-ыг олсон биш. Нөгөө зөвхөн 5% ашигт малтмлын төлбөр төлдөг. Бус бүх юу байхгүй болгосон. Өнөө орлого халамтад төлөх ёстой яас. Зээлийн компани учраас алдагдлаа. Алдагдлаа учраас орлого халамтад төлөхгүй ногдол ашиг төлөхгүй. Сүүлд нөгөө сайхан бэлэг үчээ очиод дубаадаад нөгөө 23 оноос ногдол ашиг авах байсан юмыг 37 он төрнөөс хойш булгаацсан шүү дээ. Тэгээ одоо юу яваад байна гэж? Одоо ингээд алтны үн 1000 гэжсэн 4000 болчлоо тийм үү? Жишээ үн 5000-аар цоосч байсан бол 10,000 2 дахин болчлоо. Гэхдээ монголчууд ашиг хүртэх ёстой биз дээ. Гэтэл үгүй шүү дээ. Яагаад үгүй? Зээлийн нэмэд. Одоо ингээд алтны үн 4000 болоод өргөд яах вэ? Зээл аваа л. Гэтэл их хурл 21 онд зээл авч болохгүй гэдэг шийдвэр гаргасан, тогтоол гаргасан байна. Тэгэхээр засгийн газар муу ажиллаж гэсэн үг шүү дээ. Их хурлын шийдвэр гаргасан биш. Засгийн газар эднийхээ шахах хэрэгтэй байхгүй. Зээл авч болохгүй гэсэн байна. Яагаад эдгээр зээл аваад байгаа юм бэ гэж. Тэрнээс хойш 3 тэрбум гаруй долларын зээл авсан байна. Яагаад гэвэл нөгөө алтны үн чинь 4 дахин өсөдрөнгүүд жишээ нь 2 дахин өсөдрөнгүүд нөгөө ашигтай ажиллаад эхэлнэ шүү дээ. Монголчууд ноглож өгөх болоод эхэлж шүү дээ. Нөгөө Дубайгаар цосч ирсэн юм болохгүй болоод эхэлж шүү дээ. Тэгэнгүүт яаж юм зээлэл нэмчихэж байгаа байхгүй. Дураараа зээлээ нэмж байгаа байхгүй. Тэгэхээр ийм
компани байж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ төр Монголд байна уугүй юу? Аль эсвэл төрийн бүгдээ ингэ худалдагдчихсан юм уу? Ягаад энийг зогсоож чадахгүй? Ягаад энэ компаниг монголчуудад дээрлэхэд байгаа? Яг ингэ зээл дандаа зээл. Гэхдээ тэр зээл хаашаа орж ийнө гэдгийг өнөөдөр бид нар шалгах хэрэгтэй шүү дээ. Эн чинь үйлдвэрлэл нь явцсан. Ийм өндөр ашигтай алдчих зарж ээж юу гэж ингэ зээл аваад байх юм бэ? Эрдэнэт авахгүй шүү дээ. Тэгэхээр эдгээр энэ зээл авч яаж ийнө? Өөр төслөө санхүүжүүлж байгаа гэж магадгүй шүү дээ. Өөр төслөө. Энэ оюутлага гэдэг орд Ирэтинта гэдэг компани хөрөнгө оруулалтын их усэр болцсон байна шүү дээ. Босод төслүүдийн хөрөнгө оруулалтын их усэр болсон. Тэгэхэд монголчууд тагдаг. Төрийн удирдлагууд ч тагдаг, ард түмч тагдаг. Гэтэл өнөөдөр сервчүүд яаж ийн? Та нар бол дэлхийн луурч тэгэхэд ордоо өгөхгүй шүү дээ, жагсаад. Өгөөгүй шүү дээ тэр өнгөрсөн 100 жигс намар жагсаад өгөөгүй. Гэтэл бид нар ингэж луурдуулаад, шулуулад, мүлжүүлээд дов дуугаа хөлцөн. Хэдхэн төгрөгийн хэрүүл хоорондоо хийгээл тэ хэрэлдээл. Тэрний өний мөн тэргээл тэрний даашээ одоо нэг өдөр төлж байгаа зээлийн үний мөнгнөөс бага мөнгөн дээр хоорондоо хэрэлдээд байгаа байхгүй юу? Бие биенээ үзээ да. Гэтэл цаана ийм их мөнгөийг зээлийн өдөр төлж байна. Одоо ингээ улсын хурал дээр анхаарал сонсгол хийхээр тухайлбал тухайн үед ерөнхий сайдаар ажиллаж байсан баяргоо ч юм ирэхгүйгээд мэдэгдэж штэ тий. Ийм хариуцлагатай албан тушаал хашчаад баяр нэгдүгээр жоохон зүнсэн байж магадгүй юм билээ. Тэгэж өсвөр хүн зөрүүд болдог байхгүй юу? Тэгээд одоо яа санамж нь мартагддаг тийм болсон юм шиг байлээ. Одоо энэ хэвлэл мэдээлэлээр яриад байгаа юм хараад. Лигт ирэх ёстой л доо. Одоо эн чинь тэгвэл гарчаагүй юм л ирэх ёстой. Нөгөө талаар амьдралын үнд энэ төсөл ашиггүй гэдг нь нотлогдсон учраас бас ичих нүртэй байгаа нь сайн биш шүү дээ. Ирж худлаа ирэхгүй байх нь бас сайн биш шүү дээ. Бас ичиж шүү дээ тэр хүн чинь. Зарим нь ичихгүй шүү дээ. Энийг одоо ингээл надад алтаар хөшөө босгороо гэл ярина. Айгуул зарим нэг нэрэл ингээл тэнэгтэн. Тэгэхэд ер нь яг ингээд монголчууд яагаад бид ингээл муу амьдраад байгаа юм бэ гэж тийм үү? Ийм том ордод дэрэмчээд байхад төрн энэ улсын төвшнийх нь дуурахгүй байна шүү дээ. Тэгэхээр дээд төвшөндөө ч муу байна. Доод төвшөндөө бас ард түмний хувьд бас муу байна. Яг гэвэл энэ дуурахгүй байгаа улсуудыг яг сонгоод идэв. Яг мөнгөөр сонгоод идэв. Ягаад намын гишүүнчлэрээ сонгоод идэв. Эн чинь өөрөө эргээд энэ оюу толгойгоо буцааж авах боломжийг хаачаад байгаа байхгүй юу? Тэдний нөгөө оюутлагыг зарсан харийнхантай хуйлдаж энэ төслийг ашиггүй болгож харийнханд өгсөн энэ нөхдүүд чинь өөрсдөө зарим нь төлөөлөл нь энэ их хурлд өнөөдөр байгаад байгаа гэсэн үг байна. Тэгэхээр төр өөрөө ингээд үеийн үед эсүүлтгүү гаргаж ирж байж л таа. Гэтэл цөөхөн хитгэн гишүүд ингээд дуурайд явхаар тэр хүмүүстээ одоо улс төрийн бас асар дарамт шахалтууд ирдэг гэдгийг одоо ер нь Батнайрамлал гишүүнээс эхлээд ерөөхдөө өнөрсөр хилээд байна. Тийм ээ. Би бол амьдралаараа туулсан тийм үү? Тан дээр бол намаас хөөжсэн шүү дээ бүр. Намаас ус элдвээ хоч өгсөн заяа. Повчин, мовчин, тендерчин, луурчин хилээгүй юм байхгүй. Хилээгүй хаяг байхгүй. Харлуулахын тулд миний үгийг сул болгохын тулд энэ олон түмэнд энэ үг нь хүрчгүй гэдгийг болиулахын тулд өнгөрсөн жил яасан нэг одоо нутагтаа хэрэгжүүлсэн нэг сүүс хүн бүтээгдэхүүн бяцлагын төслийг идсэн гээл ингээл гүтгэж шин. Иймэрхүү дайралт бол ерөөсөй байна. Их нөгөө одоо материалууд нь нууцын зэрэглэл байгаад байгаа шүү дээ. Энийг бол бас гаргах сонирхолж байдаггүй юм шиг байна. Одоо сонсгол дээр одоо тодорхой баримтууд ил болохгүй юм бол энэ сонсгол ер нь ямар үр дүнтэй болох вэ? Харин сая ингээд одоо жишээлбэл нэг мөнгө сөхөх гээд нэг хүүг тавьчих. Тэр чинь ер нь эхнээсээ эднэрийн талд явсан байхгүй юу? Чон дагсан нохоо гэсэн үг. Тэгээд манай засгийн газар Монгол захиралтай боллоо гэж бодлоо ард түмний. Ерөөс ингэж хараа манай энэ засаг төр ер нь ингэж нэг энэ улсын төвшнийхэн ард түмний ингэж одоо гоё хэлэл хорхыг л боддог ерөөс. Тэг орж ирж байгаа төлөвлөгөөнүүдийг хараа энэ явж байгаа бичгүүрэнт дандаа гоё юм яриад Монгол захирал тавилаа гэж ингэж бас нэг хуурах арга байхгүй юу? Ерөөс яг л чиний төрний хэлдэг байхгүй юу? Яг энийг нэг шийдчих гэсэн чинь ирмэлжил Монголын төрд байхгүй байхгүй юу? Яг тэгвэл тэр өмнө луурчин тодорхой хэмжээгээр оролцсон байна. Эсвэл тэдний одоо
төлөөллүүд өнөөдөр энэ Монголын төрд оршсоор байна гэсэн үг шүү дээ. Заавал ирж оролцох ёстой нэр бүхэн хүмүүс заавал энэ хүмүүс байх ёстой гэсэн тийм зүйл таны зүгээс хэлэх юм байна уу? Одоо засгийн газрын тэргүүнд баяр байсан. Сүү Батболд ирэх ёстой. Хин ирэх ёстой. Баяр цогт ирэх ёстой. Алтан уяг тэрүүн шадар сайд байсан баг тийм үү? Одоо энэ улсууд бүгд ирэх ёстой шүү дээ. Их хурлын даргын Дембэрлэгөө байсан. Дембэрлэгөө харин яг 57 дугаар тогтоол гээд та нар ингэж баялгаа үнэтэй ээж болохгүй. Тэр 34% эдрийг хөрөнгө оруулалтынхаа зардлыг нөхсөний дараа 51% болгоо гэдэг их хурлын тогтоол гаргасан байхгүй юу? Гэтэл энийг засгийн газар баяр хэрэгжүүлээгүй. Тэр чинь хамтарсан засгийн газар байгуулагдсан шүү дээ. Тэр чинь энэ хулгай хийх гэж хамтарсан байхгүй юу? Ерхий сайд нь хэм баяр, шадар сайд нь хэм алтан уяг. Ингээд баяр цогтгоо гол үүрэг гүйцэтгээд тэгээ энэ хулгай чи явсан байхгүй. Тэгээ өнөөдөр та нар харал да. Хоёр талаас нь нийлээд хамгаалаад байгаа байхгүй. Нөгөө ардсан нам, нөгөө ардын нам хоёулаа нийлцсэн учраас энэ төслийг ингээл хамгаалаад худлаа яриад тэгэл өнөөдөр хүртэл ашиггүй. Гэтэл Индонезичууд тэр сухарта гээд дарангуулагчлалын засагтай байсан. Тэгээд Америкчууд алдсан байхгүй юу? Дараа нь энийгээ 90-ад оны дунд үед тухайн үеийн их хурлын гишүүд нь бас улс орно гэсэн сэтгэлтэй улсууд гарч ирээд хууль гаргаад засцсан байхгүй. Өнөөдөр Индонезичууд яг тэр томордын ашгийг хүртдэг гэсэн. Би чадахгүй хэвээрэл байгаа шүү дээ. Засгийн газар бас энэ оюутлогын зээлийн хүүг бууруулах хилцээр зүгээр эхлүүлээд л хайчлаа шүү дээ тий. Тэгээ хилцээр үр дүнд хяншилах төр орооны гишүүд нөлөөлөх чинь нааш гэдэг юм уу? Иймэрхүү байдлаар засгийн газар хандаад байна шүү дээ. Юу гэсэн үг юм? Одоо тэр хилцээрийг зогсоох гэж байна гэдэг юм уу? Ер нь засгийн газрын гишүүд төр орооны үйл ажиллагаа ер нь засгийн газрын хилцээрт бас нөлөөлөх эрсдэлтэй. Бид нэр тактика ярмааргүй байна гэдэг байдлаар ханддаг. Тэрийг ярих гэдэг бас их хурл энэ ард түмний төлөөллийн байгууллага энийг одоо энэ луурэ зогсоогч хэлхэл ёстой. Тэм шахалт үзүүлэх ёстой шүү дээ. Би тэгж үзүүлэх гэж энэ төр ороо байгуулагдсан байх гэж. Би төр орны гишүүн биш юм бил. Тэгэхээр тэгж найдаж байгаа шүү дээ.